Оо тэрнээс илүү төшөө лааж байгаа хөө сарын 150 200 сая босч байгаа хаа. Миний YouTube сарын 7500 $6,000 биш үү? Төшөө YouTube авч байгаа шүү дээ. Ирэх хүмүүс тоо тэгээ хогчин гэж хэлнэ шүү дээ. Тэгэл хамаагүй. Над одоо яг жоохон хэлэхэд өгөөч гэсэн амар чангаар амар хараал үг хэлсэн. Пэгэр хэсэг. Тэгээд тэрийг яаж сонсоод бүгдээрээ сонирн болоод тэр яг энэтэй байлаа. Юусэн ийм юм сонсож байгаагүй яг хүмүүс өөр гарч байгаа те. Өмнөх сургалтыг санаж байна уу? Санаж байна. Сарын 20-нд болсон. Тухайдаа би яг юу үснэ гэж ярьж ирсэн бэ? Алт үснэ гэсэн тийм. 8 сарын 20-нд заяа. Тэгээд тэрнээс хойш алтны ханш яасан бэ гэвэл тухайн үед яг $3,337 байсан. $3,337. Өнөөдөр хэд болсон? $3,750. $400 өссөн гэсэн. Манай автоматикийн багц дотор нэг компани байгаа заяа. Core Mining гэсэн компани. Тэр Core Mining-ийн компани хувьцаа тухайн үед хэдийн аштай байсан бэ гэх юм бол $11.50 сая. Өнөөдөр тий $18.44. 61%-аар өссөн байна. Тийм учраас тэр сургалт нэрээ 120,000 төгрөг гэжсэн баха. Тэгэхээр ганцхан ширхгийг энэ хувьцаанаас аваад тэгээд за яг нэг $100 энэ хувьцаанаас аваад баг тэр сургалтынхаа мөнгөө хэлээд авцсан. $10,000 хийсэн юм бол заяа. $10,000 $16,000. Тэгээд өнөөдрийн сургалт нэрээ би бас дахиад хийсэн. Энэ үсэх магадaltaй гэж хэлнэ. Иргэ харцгаа. Nice. Миний өгөө чаажсан бэ. Тэ? Өөр уулын хамлаа ингээд тэр уулгач яаж мэгэл батсан болсон? Нэг нууц байгаа та. Ээж аваатаа цаагаа бох. Тэ? Мен бурхан намайг хараацсан болов. Тэ? Бүр ингэ гэхдээ хэрүүл шин тэ. Яа, нэг бачмах байгаа бэ? Тийм юм байдаг. Бүгд Түрүүний таамаг цаг өгсөн шүү дээ. 100,000 төгрөгийн юу вэ? Одоо 20 юу вэ? Хөрөнгө дээр. Тэгээд хөрөнгө юу вэ? Өгөөч муу дээ. За та нар хүүгээ яатсан. За өнөөдрийн ивент ямар зорилготой, ямар агуулгатай сэдвээр явж байгаа. За ингээр төлбөрлөл хөрөнгө оруулалт хиймээр байгаа. Гэтэ яг ханаас эхлэхээ мэдэхгүй, ямар хувьцаа боонтэй ямар төлөөр хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс мөн хөрөнгө оруулалт гэж яг юу вэ гэдэг анхаа шатны хандалаас илүү нухаж байгаа. За хөрөнгө оруулалт хийж эхэлсэн үү гэхлээр байгаа. Хөрөнгө оруулалт хийж одоо эхэлсэн баа. Өнөөдөр сургалтаа бол яг анхаа шатны гэсэн хүмүүсүүд өрхөд төгшин сургалт байна. Яг нөгөө нэг эдийн засаг мөнгө гэсэн тодорхойлолтуудыг хүмүүс яг одоо илүү тодорхой байдлаар өгч байгаа болохоор ерхэд бол их гэж сонголоо. School community-д хизээ орсон бэ? School community-д би 6 сард орсон. Сая энэ өнгөрсөн 6 сард орсон шүү дээ. Орох болсон шалтгаан нь юу вэ? Орох болсон шалтгаан би ерөөдөө нөгөө хүмүүс нэг тодорхой хэмжээний цалин мөнгө зохистой хэмжээнд удирдах сурах тийм бас өсөлттэй байдаг тийм болгоон тийм өсөлттэй байдаг. Би бас тэгж бодож харсан. Тэгээ урд нь бас ингээд нөгөө эдро тогшин хичээл цуудаг гэсэн. Тийм энд сургалттай гингүүд нь очиод суучдаг. Одоо нэг скул руу ороод хувьцаа хөрөнгө оруулалтуудаа хийгээд ашигтай явж байгаа юм. Одоо бол яг сайхан өөрийгөө суралцж ийн л гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр 6 сараас хойш нэг
өөрийнхөө боломжийн хуваар хөрөнгө оруулаад тийм 21% ашигтай. За асан бацхан уу. Ерөнхийдөө бол манай эдгээр захирал болон манай байгууллагын гаргаж байгаа үндсэн яг 3-аас 4 төрлийн бүтээгдэхүүн байгаа. За хамгийн ихнийх нь болохоор манай SG Capital үнцаасны компани байгаа. За SG Capital үнцаасны компани маань болохоор санхүү эзэсүүлэх хороноос бүрэн зөвшөөрлөө авсан. За ерөнхийдөө бол underwriter, broker, dealer-ийн үйлчилгээ бол явуулдаг байгаа. Тэгэхээр та хэд маань дотоодын хувьцаа бонд авахыг хүсэж байвал манай SG Capital-тай холбогдоод авах бол бүрэн боломжтой байгаа. За дараагийн үйлчилгээ болохоор юу вэ гэхээр манай хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг автомат аппликейшн байгаа. За автоматаар дамжуулаад та нэг танталтын судалгаа бүглэн энэ судалгааны үндсэн дээр таны нас, хөрөнгө оруулалтын хугацаа, эрсдлийн талаар юу гэж боддог гэх мэт мэдээллийг цуглуулад манай алгоритм ажиллаад буцаад яг танд тохирсон мэргэжлийн хөрөнгө оруулалтын багц санал болгож байгаа. За энэ багц маань бол бонд болон хувьцаанаас бүрдэж байгаа. За хувьцааны бүх судалгаа шинжилгээг бол манай эдгээр захирал хийсэн байгаа. За манай бүх бондуудыг бол манай SG Capital үнцаасны компани гаргадаг байгаа. Тэгэхээр та яг энэ багцтай хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл айгүй амархан өөрийнхөө дансаацны эхлэнгүүд бид нэр таны өмнөөс ажлын 20-оос 3 хоногт багцын дагуу худалдаа авалтыг хийж өгчнө гэсэн үг. За манай хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болохоор нөгөө хоёроос маань арай жоохон өөр. Ерөнхийдөө тухайн харилцагчийн маань оролцоо бол илүү чухал байгаа. Юу юм бэ гэхээр манай Earn Invest Be Free School Community байгаа. School Community-д юу байгаа юм бэ гэхээр яг тэ гадаад харилцаа хийх сонирхолтой бүлэг хүмүүс байгаа. Өөрсдөө яг гадаад харилцаа хийх сонирхолтой. Тэгэхээр та School Community-д нэгдсэн манай эдгээр захирлын market update, тэ зах зээлийн шинжилгээ, компаниудын үнэлгээ болон ерөнхийдөө одоо trading update-ууд аваад тэрнийхээ үндсэн дээр хувьцаагаа аваад явчихна гэсэн үг. Мэдээж тухайн одоо юун дээр бид нар яаж хувьцаа авах уу, хаана дансааны хүүхдийг нь бол бүгдийг заасан байгаа. За ингээд манай 4 төрлийн бүтээгдэхүүн байгаа. За та хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байгаа юу? Одоо эхлэх гээд явж байгаа юу? Ямар үе шатанда явж байгаа? Тий анхныхаа хөрөнгө оруулалт гэр хийгээд эхэлсэн байгаа автомата дээр. Тий. Хэдийнээс эхэлсэн бэ? За сарын өмнөөс эхэлсэн байгаа. Тий. Одоо ашиг руугаа орсон уу? Арай ороогүй юу вэ? Ашиг руугаа орсон байгаа. Энэ нэг хөрөнгө оруулалт хийхдээ нэг сонголтын цаанаас шууд автоматар гадарсан бахаар хувьцаа бонд гэсэн хоёр өөр гэсэн. Тий хувьцааных нь арай илүү өгөөчтэй харагдчихсан. Өнөөдрийн сургалт ямар хэн санагдаж байна? За өнөөдрийн сургалт бол миний хувьд бол маш үр дүнтэй боллоо. Тэгээ яг хөрөнгө оруулалт хийхээ яаж төлөвлөх үү, яаж менеж хийх гэдэг бол нэлээд гайхал сурч байна. Мэдчих яах. За одоо ингэж анхлан хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн яг нэг гаргаад байдаг алдаанууд нь юу байдгийг тэгээд юу анхнаасаа ямар сэтгэлгээтэй байх ёстой юм. Хөрөнгө оруулалт ерөн анхлан хийж үзэж байгаа хүмүүсүүдийн хувьд гэх юм бол эхлээд хөрөнгө оруулалтын бонд буюу бондын өрийн хэрэгслээр хөрөнгө оруулалт хийвэл илүү дээр үүдэг. Нэг гадаад хувьцааны хөрөнгө оруулалт маань 9-ийн түвшнээр 8-нд бичигддэг учраас гадаад хувьцааны хэрвээ та хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол эхлээд бондын хөрөнгө оруулалт. Тэгээ нөгөө мэдээлэл яг хаанаас авч байгаа вэ? Яг нөгөө мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө хаанаас авч байгаа вэ гэдгээс л ерөнхийдөө маш их хамаардаг гэсэн. Тэгэхээр тухайн хүн хөрөнгө оруулалт хийхээс өмнө яг ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй. Тэгэхээр нөгөө харилцагчийн хувьд бол хугацаа хамгийн чухал. Бонд дээр ч тэр гадаад хувьцаан дээр ч тэр аль хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн дээр хөрөнгө оруулалт хийх үү гэдэг ерөөсөө л хугацаанд хамаардаг. Тэгэхээр одоо магадгүй таны харилцах дотор эсвэл хадгаламжийн дотор яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт мөнгөнд дүн байгаа юм. Тэгэхээр тэр мөнгөнд дүнгээр яг юу авах гэж байгаа юм. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл маш сайн авсан байх хэрэгтэй гэсэн. Хөрөнгө авах чинь баатар юм шүү дээ. Оо тэрс төшөө лаач байгаа хөө сарын 150-200 сая босч байгаа. Миний YouTube сарын 5500 $6,000 биш. Төшөө YouTube бодё. Ачаа шүү. За. Би ингээд яг 2003 онд манай ээж надаас авсан байхгүй за энэ. 10 мянган хүрчлээ. Тамаа чи юу гэх юу хийсэн бэ? Ээж мэргэжлийн компьютер таалгааш байна. За манай ээж яасан? Өөрөө ороод нэг суран бус авчихсан байгаа яасан. Тэгээд зодоош яасан. Тэгээд одоо би ингэ түшиг харахаараа амар готэрдэг ш. Яг миний залуу насныхаа хүүхд насныхаа мөрөөдлийн ажил хийж байгаа хгүй. Одоо шилбэл 1000 жилийн өмнө нөгөө Монгол аваад ийсэн таны хийж байгаа ажлыг харах юм бол яг нь Отхон тий. Бүгд юу хийсэн бэ гэвэл мал байсан шүү дээ. Тэр байлаа дээр авсан. Одоо юу асуух юм?
Миний апыг яасан бэ? 25 өгсөн. Яг уу? Түрүү юу татсан чи даа? Шууд. Одоо өгсөн. За энэ бас нэг дөрөвдөө ус гараа өгсөн дээ. За 98 оны тэнтэй мэдэр одоо юу зөөсөө. За та одоо ингэ хөрөнгө оруулалтын сонгуульд явж байгаа шүү дээ. Яг ард нь ямар процесс явагддаг тэр талаар нь хэлээч. За тэгээ хөрөнгө оруулалтын сан бол бид нэр пул одоо тэ сан үсгэж байгаа тийм харилцагчаас мөнгө өрнгийг аваад эндээ бид нэр хөрөнгө итгэмжлээ удирдах гэрээний дагуу бид нэр тэр хүмүүсийн өмнөөс хөрөнгө удирдах байгаа гэсэн. Тэгэнд бол өдөр тутмын маш олон процессууд болж байдаг. Хамгийн ихэнд бол бид нэр харилцагчийн хөрөнгийг өөрсдийн халаас нь биш одоо Кастадион банкны таас нь байршуулдаг онцлогтой байгаа. За тийм утгаараа өдөр тутмын бид нэр Кастадион банкнд харилцагчийн хөрөнгө яаж хөдөлж байгаа бол мөнгөн гүйлгээ минь яаж хийж байгаа бид нэр нэг дэмгээ хянаж авах шаардлагатай байдаг. Хоёрдугаарт удирдах хүрээндээ бид нэр хувьцаанд хөрөнгө оруулалт хийж байгаа. За энэ үед бол хувьцаа минь яаж хөдөлж байгаа вэ тийм үү? Тэр болгоныг харах хэрэгтэй. За өглөө хамгийн түрүү бүрж ирээд хэдий зүйлийн маань нэг бол одоо нэг жирхийнхаа үнийг тооцох хэрэгтэй болж таардаг. За энэ яагаад тооцдог вэ гэхээр хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн учраас шүн Америк өрнгийн зах зээл хаагдаад хувьцааны ханшууд хөдлөд эхэлсэн байж байгаа тийм үү? Тэрийг бид тооцно гэсэн. За нөгөө талд харилцагчтайгаа бид өдөр тутам гэрээ байгуулдаг. Шинээр хөрөнгө оруулж байгаа хүмүүстээ бид нэг жирхийг худалдаа авах гэрээ байгуулдаг. За иймэрхүү ерөнхий үндсэн процесс болдог. За тэгээ бүр цаана нь бол мэдээж аль хувьцаанд хөрөнгө оруулалт зүгээр вэ? Аль хувьцааны өмнө өсөх боломжтой байна. Эсвэр нь одоо бид нар авцсан байгаа хувьцаагаа заруул зүгээр өгч гэдэг юм уу тийм ээ? За төрөл бүрийн арилжаанд оролцох бэлтгэлийг хийнэ гэсэн үг тийм. Одоо хувьцаан дээр бол бүтэн судалгаа хийж байгаа баг ажиллаж байгаа гэсэн үг үү тийм. Тийм байна. За манай Идэр бат маань бас өөрийн судалгаагаа оруулж ирнэ. За манай хөрөнгө оруулалтын хороогоороо Идэр батаас орж исэн саналыг хүлээж аваад за энийг дэмжих үгүй юу гэдэг бид нэ одоо байгууллагаараа шийдвэр гаргаад байгаа гэсэн үг. Над одоо яг жоохон хэлэхэд үгүй ч гэсэн амар чангаар амар хараалт өгсөн. Пэгэр хэсэг. Тэгээд тэрийг ингээд сонсоод бүгдийгээ сонирн болоод тэр яг нэттэй та. Юусе ийм юм сонсож байгаагүй яг хүмүүс өөр гарч байгаа те. Шал бодсноос өөр. Яг нөгөө бичлэг дээр гардаг шиг юм байна. Айгу нэттэй таалагдлаа. Яг нь дуртай нэг сая чинь ерөнхийдөө бол хийх юм шүү бол. Дуртай өөртөө нэг жижиг юм авч идэл тэгэл тэрийг цааш нь өөрчлүүлэл оруулах байна. Сайн сургалтаас сурсан зүйл. Сэтгэл яг л мэдмээр байгаа асуумаар байсан бүх юмудаа хариултаа авлаа. Тийм. Яг л одоо хэрэгтэй. Одоо financial мэдлэгч одоо хүн хамгийн гол нь шүү дээ. Тэр яг тэр хэрэгтэй зүйлээ мэдж авлаа. Ерөнхийдөө бол манай сургуульд айгүй тийм хөрөнгө оруулалтын одоо сэтгэл зүй те суурь мэдээлэл айгүй хөөгдөг. Тэ яг ингээд явчих юм бол эрхчлөлөнд хүрнэ. Тэ санхүү эрхчлөлөнд хүрэхээс өмнө аль хэдийн санхүү эрхчлөлөнд хүрсэн байдаг гэх юм уу те. Яг тиймэрхүү юм бол өгдөг. Гэхдээ яг энэ хувьцааг ингэж ав, энэ хувьцааг ингэж ав, энийг хувьцааг ингэж авъя шүү гэсэн юм бол огт ярьдаггүй. Уусаа нэг тудлаад тоо яриад ч юм уу те. Одоо хүмүүс үнэлгээ хийх заах нь бол үндэ гараал марцчих واخхой. Энэ ингээд аюух сторигаар дамжуулаад одоо бас тэрнээс болж зарим хүмүүс яагаад гэдэг нь одоо хийгээд би эцэст нь яг юу ахаа мэдэхгүй болчлоо шүү дээ гэж хийж байгаа. Тэгэхээр яг сурвалт дуусны дараа одоо би болон хүмүүс зөвлөхүүдээс манай ажилтнаас хвчлэн хүмүүс юу гэж асуудаг вэ гэхээр окей танаа дээр яг ямар төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа би яаж энэ хөрөнгө оруулалт хийж болох уу эцээ танаа офисээр очиж уулзах болох уу те яг ямар хувьцаа одоо авах өөр юм бэ гэж илүү одоо энэ практик юм асуудаг гэсэн. Сургалтнаас бол миний сэтгэл зүйн байх хэрэгтэй байна гэж сурчдаг бол ерөнхийдөө бол сургалтын дараа одоо окей би сэтгэл зүй ингэж өөрчлөн байна тэгвэл те яг юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ илүү асуудгаа гэсэн. Ийм дээр бол би илүү зөвлөгөөгөө явуулдаг. Тэгэхээр татглаад цаашдын хөрөнгө оруулалтын дараа тэгээд нэмэр болгох. Та хөрөнгө оруулалтыг хамгийн их ашиг хамгийн их ашиг энэ ер нь их багаас шалтгаалах байх. одоо төгөлдөр нэг сая төгрөг боллоо. Би дахиад хөрөнгө оруулсан. Суул ямар байна? Ерөнхийдөө л ажиг болсон. Ирсэн хүмүүсүүд нь ч гэсэн аюул сэтгэл хангалуун дууссан болов уу гэж бодож байна. Хамгийн ихний ашигаараа юу байгаа?
хамаг хөвцөн. Ер нь аюул дажгүй ногдож болсон. Тэрнийхээ 10%-аар нь хоол идсэн үлдсэн буцаагаад хамаг авсан. Ер нь хэлбэл яа гэм л та яг бүгдийн буцаа шинэх бол тий. Би бол маш багааг ашиглаад 10% нь ашиглан тэгэл үлдсэн буцаад ичдэг. Гоё болсон баха хүмүүс инээс дундуур нь аюул цөөх хүмүүс гараа явсан. Одоохондоо бол мессежээр мөнгө буцаагаад авъя юу ч сурсан бай нэг ч мессеж ирээг байгаа учраас гайг баха гэж бодож байна. Би анхны нэг машин аав гэж бодоод шуналтаа явж исэн чинь ашгаа буцаагаад эргүүлэн хөрөнгөлт хийгээд шуналтаад буцаага алдсан. Гэхдээ 2011 онд нэг $5,000 ашиг олоод тэгээ $1,000 авч үлдээгээд тэргээрээ би нэг Dell Alienware gaming computer авч ирсэн. Redmate гэлтэй сүртэй нэг аим зузаан хүнд. Ирээгүй хүмүүс тэгээ хогч гэж хэлнэ шүү дээ. Тэгэл хамаагүй. Дараа нь дахиад нэг сургалт болно, нэрч болно. Ер нь бол сургалтанд ирсэн хүмүүс нь ер нь ихэвчлэн үлдээд юм асуусан, юм сурсан байгаа. Таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд ирээрээ дараагийн удаа. Ер нь бол энэ санхүү гэрчлэлөө мөнгөтэй болох нь байн хуруугаа уншуулахгүй, тайван сайхан өгөөж өндөртэй амьдрах нь тийм амар хэцүү биш ээ. Тэгээд ер нь баг хүн болгон болдго юм чаддаг юм. Тэгээ анхныхаа алхам хийсэн чухал. Тэгээд 5-6 жил тэр замаараа явчихмал тэгэл амар болчихсон юм. Тийм ээ хаа. Аяг удаан ингээл хаяа ус олдохгүй ингээд ингээл явна. Тэгэл аж мажбараа явсаар хагаад говийг ч гэсэн туулаад зорих очсон газартаа хүрчихнэ. Арслан туулаа бол ерөөсөө биш ээ. Орж гэнэ үү? Орж гэнэ. Бүтэн өдрийн сургалт амжилттай. Ойролцоогоор 110 ирсэн. За 10 сарын 12-нд дараагийн сургалт болох гэж байгаа. За энэ дээр ч гэсэн хувийн санхүү хөрөнгө оруулалтын анхны шат хэрхэн авах юм бэ зааж өгнө. Тэгээ сургалт дууссан дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол геополитик. За макрогийн төвшөнд томоохон хөрөнгө оруулалтуудаа хэрхэн зөв хийх вэ? Энэ алтны ханш яаж байгаа юм бэ? Олон улсын хувьцаа өршөөлөө өсөх юм уу? Тэгээд ерөөхдөө доллараар хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол багцаа хэрхэн бүрдүүлэх ёстой юм бэ? Тэгээ ирэх 1, 2, 3 жилийн хугацаанд энэ олон улсын тогтворгүй байдлыг хэрхэн ашигтад авах вэ? Яг тэр бүтэн сая өдөрт. За тэгээд тэр сургалтаа бүртгүүлмээр байгаа юм бол доор линк байгаа. Энэ удаа дахиад ойролцоогоор 100 оны сургалтын суудал байгаа. Тийм учраас та гэлцаад бүртгүүлээрэй. Тэгээд 10 сарын 12-нд уулзцгаая.